За Монгол Ардын зүйцэтсэн нэг сайхан үг гэдэг 3 минут имшлэг өрч байна. Биеийн бираар нэгийг сэтгэлийн бираар олныг захирна гэв. Сэтгэлийн биртаа хүн гэж ямар хүн хэлт юм бэ? Яг би өөрөө хариултаа хэлвэл миний пэйж учраас би яг чэнийг л хэлнэ. Тийм. Сэтгэлийн биртаа хүн мүү? Биеийн биртаач хүн мүү? Тийм. Тэгэхээр ер нь одоо Монголд байгаа ирчүүд ямар ирчүүд байд юм бэ? Гой зодтолдох хэрэгтэй. Тэгээ гой хүүхэнтэй явуулдаа сурчаа. Тэгвэл чи ир хүн шиг байх юм дөө. Тэгээ гой идээд сурчаа. Гой хээгүү бай. Гой мах идээд сур. Монгол хүн байна да. Тэгээ гой дуулчих гэл. Зөндөө бол юм байгаа. Яг энэ гэхдээ 100% өгүүлбэр биш. Дээрээс нь энийг яг 100% хүч чадалтай болгоод өгүүлбэр биш аахгүй юу? Ямар хүн, ямар улс, ямар хүмүүс хэлхий захирах юм бэ? Гой зодтолдог 1000 эрэхтэй хүн байсан чинь ганц коноп дарах чадaltaй. Урд хуршээж ирэл бид нар эсвэл 1000 эрчүүдийн сайхан зодтолж явах тэнд ингээд те ганц коноп дараа чиний тогийг тасалчдаг устай бол тэ хойд төрштэй бол сайн. Чи хэрвээ яг адилхан байгаа нөхцлөөс ихсэн бол 1988 он 1988 он Хятад, 1988 он Солонгос, 1988 он Монгол. Ямар байсан бэ? Яаж явсан бэ? Тэрийг хамтаа болгон ярьсаар байгаад өлөг болсон сэтгүүлтэй. Чи ингээд ахнар ус хэлэх байх чи чам шиг муу буцаа тэнд амьдраагүй юм чинь. Чи юм уу юугаа мэдтiin. Тэгээ бид нар хатуу нийгэм тоосон. Бид нар алдчихж байгаа энд хүрсэн. Одоо юм буцаанууд юу ч мэдэхгүй ингээд цэцэрэгдэг болчихжээ гэдэг. Яг магадгүй үнэн байх. Гэтэ яг одоо цагт шүү дээ. Одоо цаг дээр бид нар зөвхөн бие махбодын бэр холцлогоо болио. Илүү холцыг харъя. Сэтгэлийн бэр гэдэг нь гэхдээ зөвхөн сэтгэл гэж сайхан сэтгэлийн тухай яриад байгаа биш аахгүй. Оюухан зүрхсэтгэлийн хаттай, зүү хандлагатай эхийг бүтээдэг. Бүхнийг таньсан, бүхнийг гэгэрсэн, бүхнийг удирддаг чадвартай, хүндлүүлэх хүүц тийм хүнийг сэтгэлийн бэртэй хүн гэж нэрлэнэ. Тэгвэл яг одоо цаг дээр ядаж тэгвэл тэрийг бүтээдэх үү. Тэгэхгүй бол тэгээд л хэлсэн шүү дээ. Монголос ч хүмүүс сайн хэсгэн зүхтаасаар л байх болно. Саар мөн их байгаа, сайн баг байх юм бол энэ бас чинь гоё биш болчих шүү дээ. Бид нар ингээ хоорондоо ясплаацлсан нохоо шиг прессер хөтөл чинь. Бид нар байрандаа л үлдсээр л байх болно. Бид нар бүр ингээ 300 жил нэг байрандаа байсан шүү дээ. Соёлын үед. Хуцаа гараад ирсэн чинь юу болсон бэ? Тэнд Европ ямар болсон бэ? Тэ? Гэх мэтчлэн. Одоо гэхдээ бид нар яг юм 20-нд байгаа биш байхгүй юу? Одоо илүү ингээ ихчлөөтэй болж байгаа буцааж ингээ хурдаа нөх боломжтой үед одоо бид нарыг биеийн бэр биднийг хоцорцсон тэр байдлыг нөхгүй. Сэтгэлийн бэр нөхөж чадна. Тэгэхээр сэтгэлийн хувьд илүү зөв эерэг, илүү ядалтшгүй, илүү хаан, илүү хаан шиг, илүү юм чадвартай, илүү ухаантай, илүү орлогдшгүй, илүү хайр татам. Тийм л монгол хүмүүсийг одооноос эхлээд бүтээчи. Тэгээ 20 жилийн дараа бид нар гүйцэтгэх байхаа. Хэрвээ яг одоогийнхороо хинч юу ч хэлэхгүй байдгаараас байсаар авах юм бол ирээдүй одоогийнхоос улам доошоо ч гэж болно. Тэгэхээр одоо яг зөв сонголтоо илүүсэн хийцгээе. Энэ нь сонгуулсан сурчлагаа биш. Сэтгэлийн бэрийг хэр чухал тухай ярьсан 4 минутын бичлэг байлаа.